За сайн байцгаана уу, та бүхний хүрэлцээс талархал баярлж байна. За өнөөдрийн ярианы сэдв нэлээ эрхчлөөний арслан гэсэн сэдвийн хүрээнд явагдана. Хавар мэлээ бол дэлхийн хамгийн анхны либертар ерөнхийлөгч, хувийн эрхчлөө, чөлөө зах зээл, капитализмыг өмгөөлж хамгаалдаг олон далдарсан цуута тэмцэгч хүн байгаамаа. Тэгээд тэр хүний тэр хүнд өнөөдөр явуулж байгаа үйл ажиллагаануудын талаар та бүхэнд би таамаглал өгөх гээд бэлтгэлээ. Энэ мэлэг яагаад хүмүүс арслангаар дүрслээд байдаг вэ гэхээр сонгуулийнхаа сурталчилгааг явуулахын тулд энэ слайдн дээр бичсэн би хонин сүрэг маллах гэж ирээгүй, би арслангуудыг сэрэх гэж ирлээ гэсэн үрээ үгээрээ алдаршаад тэгээ сонгуулийнхаа сурталчилгаанд арслан ашигладаг тийм. Одоо намынхын лого хүртэл арслан байдаг та бүхэн мэдэх баха. Мэлээ 1970 онд төрсөн. Манай 70-аад оныхны одоо нүүр царайг тагалж байгаа хүн байна. За эцэг гэхээс хоёулаа төрсөн. Багада хүнд амьдрал туулсан, хүнд амьдрал туулах явцад нь дүүн Карина тэгээд имээ нь бол маш их тусуулж байсан. Ингээд ярилцлаганда дурдсан байд юм. Манай хүн бас рок хамтлагт гоцлол дуучин хөл өмгийн багт 2 дугаар дивизионынхаа хөл өмгийн багт хаалгач хийж исэн хүн. Одоо энэ дээр зургнууд нь байж байна. Дээр нь бас нохоонд их хайртай. Хоёр канон гэдэг нохоотой байсан. Канон гэдэг нохоо 2017 онд өгснийхэн нараас манай хүн $50,000 колондуулаад дөрвөн ширхэг гүлэгтэй болсон. Тэр дөрвөн ширхэг гүлгөө одоо хүртэл миний дөрвөн хүлтэй хүүхдүүдийг дурддаг. Би тэгээд энэ яриаг бол үндсэндээ хавар мэлэгийн 2 цагийн ярилцлага байдаг YouTube дээр тэрлээс голчлон сэдвүүлж бэлдсэн шүү. Тэгээ энэ дөрвөн нохооноос их сонир юутай нохооны нэрийг өгөхдөө Милтон Фридман, Муррей Ротбард, Роберт Лукас гэсэн тийм хүмүүсийн нэрнүүдээр өгсөн. Хамгийн анхных нь Милтон, тэгээд Муррей, Лукас, Роберт гэх нэртэй тийм сонин нохоотой. Энэ сонин хүн байна. За дараагийнх нь. Тэгээд энэ зурагт бол нэлээ ганцаархнаа талбайн болд нөгөө багийнхан нь бүмгээ алдсан. Тэгээд хамтч үзэлтнүүд өөрийнх нь хаалгалууд авталж явахад ганцаараа үлдсэн. Одоо хаалгаа хамгаалж байгаагаар энэ дүрсийг өгж байгаа. Энэ бол тэгээд ерөнхий өнөөдөр дэлхийд дээр явагдаж байгаа үйл явцын бодит байдал бараг л иймэрхүү байгаа. Аргентин улсын тухай бас өмнөх нь жоохон зохис дурдах хэрэгтэй болов гэж бодож байна. Мэлээч өөр Аргентин ерөнхийлөгч юм чинь. Аргентин улсын одоо үүссэн шалтгаан нь бол Испаниуд одоогийн Боливи улсын нутагт юу яасан юм аа? Потаси гэдэг мөнгөний орд 1545 оны үед нээгээд тэгээд тэндээс асар их хэмжээний алт өөрийнхөө нутаг руу илгээгээд тэр илгээх зам нь болохоор тэр юуны энэ Титан багийн Буэнос Айрес хот үүссэн юм байл. Энэ Буэнос Айрес хот үүсснээр ерөнхийдөө Аргентин улсын үүсэл хөгжил хийсэн гинлээ. Тэгээ энэ Рио де Плата гэдэг улсыг бол Испани хаант улс Португалуудын хэлтээс одоо сэргийлэхийн тулд байгуулсан. Энэ ямар нэг утгатай вэ гэхлээр мөнгөн гол гэсэн, мөнгөн голын дэд улс гэсэн, одоо мөнгөөр нийлсэн анхны улс юм уу та. Тэгээд Аргентин гэдэг нэр чинь өөрөө юунаас латинаараа Аргентин гэдэг нэр мөнгө гэсэн утгатай. Тэгээд бэлэгдэж өгөхдөө энэ Потаса шиг дахиад мөнгөний орд зөндөө олох гэсэн чинь харамсалтай дахиад олж чадаагүй. За энэ нөгөө мөнгөний Потаса ордоос олсон ерөнхий байдал 40-50 мянган тонн алт мөнгө нийтдээ олборлсон. Энэ мөнгө
Испани руу зутагснараа одоо Австрийн эдийн засгийн Австри сургуулийн одоо үндэс гарал бас гарсан байж болох. Саламанкийн сургуультаас холбогдсон юм байлээ. Мөнгө Испанд очсноор юу яасан бэ? Тэнд мөнгө асар их хэмжээгээр очоод тэнд бас инфляц үүсээд ядуур бий болоод тэгээд тэр Саламанкийн их сургуулийн гүн ухаантай Наваро, Ментозо хэднэс гэдэг хүмүүс энэ мөнгө бол бараа тавар юм байна. Энэ бараа тавар ихсэхлээр ханшин унд юм байна. Энэ чинь тэгээд мөнгө чи ийм мөнгө чанартай юм байна шүү. Дээрэс нь юу алт мөнгө хурааснаар үндэсний баялаг гэж юм үүсдэг юм байна гэдэг тийм шин чанаруудыг тодорхойлж ном зохиосон байт юм байна лээ. Тэгэд энэгээрээ болохоор юуны одоо мөнгөний онолын анх үндэс эндээсээ үүсэлтэй гэж сонирхолтой баримт гарч ирсэн. Тэгээд тэрийг та бүхэнд хэлэх гэж энэ слайдыг бэлдсэн юм аа. За Аргентин 1500 саяны төрөний нөгөө мөнгөний гол гэдэг улс байгуулагдах 1676 он гэдгийгсэн шүү дээ. Америкт нэг өдөр байгуулагдсан улс. Тэгээд 1816 онд тусгаар тогтнолоо зарлаад тэр хооронд баах иргэний дайм болж явж байгаад 1853 онд юу яасан бэ? Өөрийн гэсэн үндсэн хууль болсон. Тэр үндсэн хууль нь ямар учиртай вэ гэхээр Америк нэгдсэн улсын сонгогдох либерал зарчимд үндэслэн үндсэн хуулийг хуулбарлаад өөрийн гэсэн тийм сонгогдох либерал үзэл баримталтай үндсэн хууль зохиосон юм байна. Тэгээ би зохиосон хүнийх нь нэрийг та бүхэнд дурдчихлээ. Хуан Баутиста Альберти гэдэг хүн зохиосон юм байлээ. Милэнийг маш их энэ хүний нэрийг маш их ишилж дурддаг. Энэ үндсэн хууль гарснаар Аргентин улсад ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр сая хэдэн зуун мянган хүнтэй байх үедээ энэ хуулийг гаргаад Аргентин цагааж ирсэн хүн болгонд иргэний эрх өгнө, эдийн засгийн эрхийг нь өгнө, та бүхэн ирцгээе гэсэн уриалга гаргаад тэгээд 1914 он гэхэд 7.9 сая хүнтэй болоод тэр үедээ зөвхөн онгон зэлүү шахуу тийм Батасагийн тал газар хүндий байсан бол асар их юу болсон, үр тариа тарьдаг болсон, төмөр замтай болсон Английн хөрөнгө оруулалтаар. Тэгээд тэр үедээ бас хоёр хоч орж ирсний нэг нь бол цагаачтын зочдууд, нөгөөх нь үр тарианы агуулга гэх нэртэй мундаг тийм эдийн засгаараа хөгжилтэй тийм улс болсон юм байна лээ. Энэ тэгээд нэг ерөнхий тойрны таавд харуулж байгаа. Энд одоо тэр үеийг харуулсан ерөнхий тоо мэдээллүүдийг дэлхийд ихэнх эдийн засгаараа эхний 10-т ордог. Тэр үедээ Франц, Итали, Японоос давсан дотоодын нэг хүннүүд дотоодын нийт бүтээгдэхүүн гаргадаг тийм улс хүчрэг улс болсон. Энэ бол Аргентины алтан үе гэдэг нэрлэгддэг улс. Тэгээд 1916 оноос эхлээд бүдэлж ирсэн. Тэр бүдлээ нь явсаар байгаад одоо 2023 онд сая нэг юм заларч ш. Тэр хооронд энэ улс бол зовлон туулсан. Цэргийн эргэлт, тэгээ нөгөө пиранистууд, тэгээ араас нь дахиад нөгөө пиранистууд нь гарч ирэл гэж ээлжлээл зовлонгийн төвөл болсон улс байгаамаа. Тэгсэн ирнэ одоо хүртэл хөгжил сайтай. Дараах. За би тэгээд Аргентин Монгол хоёрыг бас харьцуулж харах боломж та бүхэнд өгье. Манай улсын байгаа байдал бол одоо эдийн засгийнхаа эрх чөлөөгөөр бол юунаас Аргентинаас дор орцсон. Энэ эдийн засгийн эрх чөлөө нь яагаад Аргентиных 54 байгаа вэ гэхээр нэлээд ерөнхийлөгч гарч ирээд эдийн засгийн өөрчлөлт хийгээд хуулиудаа өөрчилсөн учраас 50 одоо 160 хавцаа байж байгаа 90 байгаар хуурсан нэгэн жилийн дотор манайх бол одоо энэ хавцаанаа л бараг 30 жил явж байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд ерөнхий байдлыг харуулъя. Аргентин бол тангогоор алдартай. Дээрээс нь гаучо гэдэг
одоо малчин ард түмнэр бас алдартай. Тэгээ хөлбөмбөгийг та бүхэн мэднэ дээ. Гаучо соёлын бас та бүхэнд бас товчхон дурдъя гэж утсан юм аа. Гаучо болохоор Индиан ээжтэй Европ автаа тийм хүмүүс, ирлийз хүмүүс. Тэгээд тэр үеийн Испаний засаг захиргаа одоо нийгмийн давхаргатай илүүсийг юусоо оруулдаг. Тэгээ нөгөөдөл нь чөлөөт ард түмэн маягтай амьдардаг. Нөгөө мал адгуулж явдаг тийм өөрийн гэсэн соёл болсон, соёл үүсгэж ард түмэн юм байлээ. Одоо ч гэсэн 30-аад сая гаучо Бразил, Боливи юунд байдаг, Аргентинд амьдарцгаадаг. Ерөнхийдөө тэр хар ажил, үндсэн ажил эрхэлдэг ер нь гол хүмүүс нь энэ гаучнаар. Энэ гаучнарыг би яагаад дурдж байгаа вэ гэхээр энэ нь Монголтоос ойролцсон юм шиг үл. Яагаад гэхээр Чингис хааны үед урт дурын хүмүүс гэдэг тийм хүмүүс бас гарч ирсэн. Аль захиргаанд ордгоо. Тэгээд эрх чөлөөтэй гэж тэр нөгөө ойлгож одоо гомөлөөгөө тайлбарлсан байт. Яг нууц төвчөнд 2 удаа энэ урт дурын хүмүүсийг тайлбарлсан нь одоо эрх чөлөөтэй хүмүүс. Тэр эрх чөлөөтэй хүмүүс Чингис хааны байлдан дагуулвал тэр их Монгол улс үүсэх одоо гол арга ясан болж исэн гэж дурдсан билээ. Тэгээ би энэ адилхан шинж чанараар бодоод одоо та бүхэн танилцуулж байгаамаа. Энэ слайдд бол одоо Аргентин, Монгол хоёрын одоо өнөөдрийн байгаа байдлыг товч харуулсан. Одоо хоёулаа инфляц өндөр, хоёулаа ядуурлын түвшин өндөр. Гэхдээ Аргентин бол Монголыг бодвол нэг хүн дотоод нэг хүнд ордох дотоодын бүтээгдэхүүнээр дэлхийн дундаж буюу $13,000, Монголыг бол одоо нэг 5,600 ч юм уу 6,000 хэдэн зуун гэдэг янз-янзын тоо яваад байгаа. Ерөнхий байдал нь бол ийм одоо сүүлийн үеийн байдлаар харах юм бол Аргентин одоо зөв чиглэл рүүгээ яваад сайд нарын тоон багасж байхад манайх одоо эсэргээрээ төрөөд анхаалгаад сайд нарын тоон нэмсэн байдалтай яваад зүгээр харуулсан юм. За энд болохоор сүүлийн 30 жилд одоо яамдуудын тоо яаж өөрчлөгдөж ирсэн гэдгийг харуулсан юм байна шүү. Аргентины гол юм нь болохоор энэ Минем гэдэг хүний үед нэг либерал одоо эдийн засгийн сонгодог либерал одоо философи юу анхны шинжилэл хийсэн. Энэ хүн болохоор Перонист намаас гарсан ч гэсэн бас амжилттай шинжилэл явуулсан хүн байгаа. Энэ дараагийнх нь Мауришо Макри гэдэг хүний үед бас одоо яамдын тоо яаж бууж байгааг та бүхэн хараарай. Тэгээ одоо эсрэг тал нь харах юм бол одоо Монголыг бол байнга л нэмэгдэж байгаа тийм төр зурагтай. Энэ дараагийнх нь өндөр би нэг хэдэн эзэн засгийн мэдээлэл харуулахад бол энэ дөрвөн үндэстэн улсын мэдээллийг нэг багцлж харуулж байна. Америк, Польш, Аргентин, Монгол. Польш нь Монголтой зүг юу зах зээлийн эдийн засаг шилжсэн учраас Америк бол одоо байнгын одоо хамгийн капиталист замлаар явж байгаа улс. Тэгээ Аргентиныг өнөөдөр ярьж байгаа учраас ингэ харуулж байгаа. Энэ дөрвөн үндэстэн бол ер нь морийнхоо соёлоор их хоорондоо адилхан юм байлээ. Тэгээ тэрийг та бүхэнд үзүүллээ. За энэ болохоор одоо макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ингээд харьцуулаад тавьсан. Энэ бол дотоодын нефт бүтээгдэхүүн, тэгээд валютын ханшвай одоо тэгээд энийг хандаас харах юм бол ерөнхийдөө тэгээд нөгөө нэг өмнөх лекцүүдээр ярьж байсан тэр капиталын бүтцгээж байгаа юм бас л өөр болсон. Одоо хоорондоо авцалтайг уулцсныг харуулсан графикуд байгаа шүү. Нөгөө хадгаламж нийт улсын нийт төр гэдгийг энд харуулж байгаа. Энэ дээр болохоор ядуурлын түвшин, хувийн секторын хэмжээ, тэгээд энэ 30 жил дотоод бүтээгдэхүүн хэд хэмжээгээр өссөн. Тэгээ хувийн салбарт
улсын салбарт ажиллаж байгаа ажил хүчнийх нь хувь хэмжээ. Тэгээ эндээс харах юм бол одоо Монгол улсын одоо төрийн албанд ажилладаг улсууд бараг л 16% маш өндөр хувьтай энэ төр данхаасных нь нэг шинж. Гэтэл юуны Аргентиных бол тэмч бас өндөр биш байгаа. Энэ дээр бас энэ дотоодын нийт бүтээгдэхүүн эзэлдэг хувийн салбарыг харах юм бол Америкийн цэнгэлтэй Америк маш сайн, Аргентин, Монгол хоёр бол ойролцоо. Ядуурлынх нь юу харах юм бол Аргентин савлгаа ихтэй бас одоо амжилт гаргаж яваа. Монголыг болохоор ерөөсөө энэ төвшөндөө гацаад урагшсан тийм байдалтай. Доктортой гаццсан ядуурлалтай байгаа юм билээ шүү. За энэ болохоор энэ нөгөө алттай ойрын үед алт яриадсэн нэг алттай холбоотой нэг жоо мэдээлэл тавьсан. Энэ дээр болохоор Польшийн засгийн газар энэ ногоон Польшийн засгийн газрын албан ёсны алтны нөөц сүүлийн жилүүдэд алт худалдаж алтаа өсгсөн. Ямар нэгэн юу байхгүй нэ ойлгохтой алт олборлтгүй хэрнээ өсгцэн байж Монгол улсыг бол ингээд доктортой нэг төвшөндөө очиод гаццсан. Жилд 6-аас 10 хэдэн тонн алт олборлдог хэрнээ нөгөө алтаа гадагшин залтсан. Уул нь бол 116 тонн алт байх байтал одоо 7.6 тонн. Тэгээд энэ алт олборлтны дөрвөн улсад ямар хөө байдалтай байгаа гэдгийг та бүхэнд харуулъя гэж энийг ярьсан юм аа. Энэ одоо яагаад ингэж юм бэ гэхээр энэ алтыг Монгол банкныхан зарж ийн, Монгол банкныг хариуцж байгаа нөгөө хуу намынхан хариуцж ийн, одоо зохицуулж ийн гэсэн үг шүү. За энэ дээр авилгалын индексийг харуулсан. Тэгээд авилгалын индексээрээ бол манай хоёр улс ойролцоо. Гэхдээ Монгол бол ер нь Аргентинээс муу байгаа. За хавар мэлээ улс төрийн замналын би ингээд дөрвөн шат болгоод та бүхэн тайлбарлая. Яг ерөнхийлөгч болсон тэр үе шатуудын та бүхэн дурдвал маш урт түүх болно. Хавар мэлээ яагаад ийм үзэлтэй болсон юм бэ гэхэд тэр юу Lex Friedman гэх хүн асууад намайг бол одоо хүүхэд насны тэр хүнд хэцүү үе, оюутан байх үеийн хүнд хэцүү үе намайг ийм дайчин хүн болгосон шүү. Өнөөдрийн мэлээг бол бүтээсэн. Тэгээд яагаад би эдийн засгийн мэргэжил сонгосон бэ гэхээр Минэм гэдэг хүний дурдсандаа 1989 онд тэр гиперинфляц өртсөн байлаа Аргентин улс. Тэр үед хөлөн бүх тоглож байсан үе гэж байгаа. Тэгээд улс орнын дампуурангууд яагаад энэ улс орн ингээд дампуурд юм бэ гэдэг тэр сонирхлоороо би өөрөө хөлөнгөө хаяад эдийн засгч болсон. Тэгэхээр хүнийг альва нэг мундаг одоо ийм дайчин хүнийг тухайн цаг үеинд өөрөө төрүүлдэг байхгүй. Байгаагийн нэг жишээ одоо энэ байна л энэ хүн. Тэгээд энэ хүн 2014-13 он хүртэл ерөөсөө эдийн засгийн сонгодог либерал одоо ном бүтээлтэй ялангуяа энэ Австрийн эдийн засгийн Австри сургуулийн номтой ерөөсөө ном уншиж байгаа хүн байна лээ. Тэгээд тохиолдлоор Роттерд мөрөгийн нэг монопол боловсролтой гэдэг эсэгийг уншаад тэгээ миний бодол эсэргээрээ одоо бүрэн эсэргээрээ хэрэгсэн. Тэгээ би либертар эдийн засгч болсон. Тэгээ тэр либертар эдийн засгч болсноос хойш өөрөө идэвхтэй одоо идэвхтэн гэх юм одоо байнгын мэтгэлцээнд ордог тийм хүн болоод тэгээ тэрнээсээ улс төрд ороод улс төрд орохдоо анх одоо 2021 онд анх одоо конгресстэй сонгогдсон. Тэгээд 2 жилийн дараа шууд ерөнхийлөгч болсон. Тийм одоо хүн сонсохгүй гаргуун гайхамшигтай амжилт гаргасан. Тийм би ерөнхийдөө та бүхэн танилцууллаа шүү. За хавар мэлээ 2023 онд одоо ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигтэй энэ амлалтуудыг сонгуул мөрийн хөтөлбөртөө тусгасан байт юм билээ. Эдийн засгтаа бол
төв банкыг устган эдийн засгаа долларжуулна, татварыг буулгана, валютын хяналтыг цуцлана. Нийгмийн аюулгүй байдал нийгэм бол аюулгүй байдлын талаас тухайлбал халамжийн системийг шинжилнэ, жигсаал цуглааныг зогсоон, гэмт хэрэгтэй автуу тэмцэн, яамдын тоо цөөлн, төрийн зардал танан, бүх нийтийн хөвчлөл хийн, гадаад бодлоготойгоо болохоор одоо барууны ертөнцийн тэр дундаа Америк, Израильтай илүү ойртон дарангуулын системээс биднээс холдно гэсэн тийм амлалт өгсөн. За нэлээ сонгогдлоо. Тэгээ сонгогдсон чинь улс эх орн ямар байваа гэдэг энд та бүхэн мэдээллийн тавьж хүргэе. Эдийн төв банк нь хасгаар 2 тэрбум долларын өрөнд орчихсон. Инфляц нь 210-аас 240-50 жилийн тийм инфляцтай. Ядуурл нь 47, одоо өөрийнх нь ярилцлагатай дурдсанаар бол 57% одоо ядууралтай тийм ус хүлээж авсан байна. Төсвийн алдагдал бол маш аимшигтай байсан. Өөрийнх нь хэлж байгаагаар одоо энэ дээр бол 2.1 хэд дурдж байгаа бол өөрийнх нь хэлж байгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүн 15%-тэй тэнцэх хэмжээний алдагдaltaй. Тэрнийх нь 10% төв банк мөнгө хэвлэж дардаг, 5% нь засгийн газар одоо гадаадын үр зээлээр засгийн газар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг ийм байдалтай. Дээрээс нь эдийн засаг нь 15 жилийн дотор өсөөгүй, бараг 4.1-ээр унсан байдалтай ийм эдийн засаг хүлээж авсан. За тэгээд хамгийн ихэнд дурдсан одоо сонгуулийн амлалтуудаас хамгийн ихэнд хийж байгаа нь хамгийн эхлээд засгийн газраа байгуулахдаа яамдынхаа тоог 18-аас шууд 8 яам болгож буулгасан. Зарим нь нэгтгэхэд мега буюу том яам тэгээд бусдын баг шууд тусдаа явуулсан. Тэгээ одоо энэ дотор засгийн газрын юуг танилцуулбал гол бүрэлдэхүүнд нь одоо төрсөн дүү Карина Милли, тэгээд өөрийнх нь дэд ерөнхийлөгч Виктория Вильяриас гэдэг консерватив үзэлтэй юмдаг дайчин бушгүй юм билээ. Энэ хүн Мануэл Адорни гэдэг нь болохоор сүүлд болсон юм тамгын газрын дарга. Тэгээд энэ сангийн яамдуудынх нь бүтцэн энэ дотор хамгийн өнөөдөр та бүхэнд онцолж ярих гэж бодож байгаа яам бол энэ дерегуляцийн яам буюу одоо энэ юм дээр бол одоо зохицуултыг халах, төрийн өөрчлөлт хийх яам. Энэ маш чухал ач холбогдолтой яам. Энэ яамны хүчинд одоо өнгөрсөн жил болсон конгрессийн сонгуульд илүү юутай илүү их амжилт гаргасан. За 11 сард засгийн ерөнхийлөгчийн эрхийг хүлээж аваад хамгийн анхны гаргасан хууль нь энэ мега тогтоол буюу мега зарлиг гэдэг зарим багцуул юм уу гэдэг. Энэ багцууланда эдийн засгаа яаж өөрчлөхөө манай хүн одоо зарилгаараа шийдэж гаргасан юм байна лээ. Энэ дээр болохоор төрийн юуны төсвийн хөрөнгө оруулалтыг шууд одоо төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхийг шууд хориглоод, бүрэн хориглоод дээрээс нь энэ орон сууцны түрээсийн янз янзын хууль тогтоомжоор хоригдсон байсныг бүрэн чөлөөлөв. Юу нь эдийн засгаар чөлөөлж эхэлсэн. Энэ хамгийн чухал бичиг баримтуудын нэг. Энэ дээр дурдсанаар бол одоо 300 хуулийг нэг тогтоолоор шууд хүчингүй болгосон. Тэр үеийнхээ конгрессийг одоо конгресс бол 11 сарын 30-нд амралтанд зуны завсралтын байна л да. Тэгээд завсралгааны өгөхгүй байж байгаа энэ хуулиа батлуулж аваад тэгээд үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Энд бол одоо ерөнхий юуг нь дурдсан байна. Хамгийн гол нь тэр үйл хөдлөлтийн зохицуул тэр үн хянсан янз янзын зохицуултуудыг устгасан юм байна. За
За хоёр дахь нь болохоор түрүүн бослого тэмцэлгээр нэг юм ярьсан тийм. Яагаад ийм учиртай вэ гэхээр Пикетеро гэдэг хөдөлгөөн гарцсан. Энэ Пикетеро гэдэг нь зам хаах гэсэн утгатай тийм хөдөлгөөн юм байна л. Яадаг вэ гэхээр энэ улсуудыг нэлээ ерөнхийлөгч юу яаж ядуурлын менежер гэдэг нэр өгсөн. Энэ сая 300 мянган хүнтэй тийм том бүлэг байна. Энэ яадаг вэ гэхээр ядууслаач нөгөө тусламжийг аливаа хөтөлбөрийн мөнгө энэ хүмүүсээр дамжиж тараагддаг. Тэгээ энэ хүмүүс тэндээс ашиг болдог. Тэгээд нөгөө ядуусыгаа энэ хүмүүс барьцаалж төр засагтаа тулгын шаардлага тавьдаг. Тэр тулгын шаардлага хийдэг юм нь юу вэ гэхээр зам талбай хааж, гүүр хааж одоо Буэнос Айресыг бол ерөөсөө тэг зөксөлтөнд оруулж тэгээд хүснээ авдаг тийм зовлонтой ус байсан. Энэ дээр одоо дурдсан байна. Жил 900 болдог. Өдөрт 2.1 хэдэн удаа. Тэр нь дандаа Буэнос Айрес. Тэгээ Буэнос Айрес амьдрал бол там болцсон тийм байсан. Гэтэл нэлээ аюулгүй байдлынхаа сайд буулричтэй бүрийн их одоо зарлиараа томилж өгөөд зам хаасан улсуудад юу өгөхгүй. Ядуусыг олчлон өргөтж байгаа юм чинь тэр хүмүүст юу өгөхгүй. Тэтгэмжийг олохгүй. Хэрвээ тэр хүн цагдаад баригддаг юм уу, камерт өртдөг юм уу, ямар нэгэн байдлаар одоо зам хаах чагсаалд оролцох юм бол тэр хүнд юу өгөхгүй. Тэтгэмжийг өгөхгүй. Хэрэгцээ энэ Пикетерийн удирдагч нар таанаас руу занал хийлээд энэ жагсаалд ирэхгүй бол одоо энэ чинь нэлээ юм тогтоол гаргаад өөрчлөлт хийгүүд нөгөө Пикетеронууд нь тэр хүнийг занал хийлж юм л да. Одоо 100 мянган хүн цуглуулад Буэнос Айресыг нам зогсоо одоо өөрийн чинь буулгаж хайн байна гэх тэнгүүд манай хүн ийм тогтоол шийдвэр гаргаад тэгээд Пикетеронууд тэр жагсаалтаа тэр өдөр хүмүүс дуудахад 100 мянган хүн гэснээр 3 мянган хүн ирсэн гэж. Тэгээд энэ ямар учиртай хууль бас дээр нь гаргасан бэ гэхээр жагсаж болно. Гэхдээ явган замаар одоо нөгөө манай нөгөө Норвегийн улам сайхан чинь нэг Сүхбаатарын талбай дээр оюурд нэг огцруулахтай хэлсэн шүү дээ. Тэр улсууд чинь зөвхөн явган замаар гороолсон. Хүний хөдөлгөөн саад болоогүй. Хүний хөдөлгөөн, нийтийн тээвэр саад болж байна гэдэг нь хөвгний эрхчлөлөнд алдж байгаа маш нүдүүлэг үйлдэл гэж нэлээд тайлбарлаад энийг нь эрс шийдэмгээ хорьсон учраас одоо энэ Пикетерогийн айрам бүтлгүүтэд тэгээ нэлээ одоо хууль ёс гэж ямар байдгийг Аргентины ард түмэнд үзүүлсэн. Тэргээрээ бас их маш талархал хүлээсэн байт юм лээ. Энэ бас манайтай бас ойролцоо юу вэ? Энэ хэсгийн ахлагч нар гэдэг байгаа шүү дээ. Энэ амтнаас бас л хотоос санхүүж чалинжиж байгаа боловч яг ирэх барьж байгаа намын одоо сонгуулийн явцад ашиглагддаг 4 жил бэлтгэгддэг тийм хүчин байгаа байхгүй. 1900-аад хүн хэсгийн ахлагч байдгийг гэж энэ 25 оны юу гаргахаар 68 тэрбум төгрөг тэр хүмүүсийн цалинжуулахад улсын төсвөөс гаргадаг тийм өргөн цаарууратай бас үлжээ. Бид энийг тэр Пикетеротой хөдөлгөөнтэй ойролцоо юм болов гэж та бүхэн бас харуулъя гэж бодсон. Энэ хоржоодоо нөгөө 2015 онд ардчилсан намынхны үед анх санаачилсан гэлээ. Тэгээ одоо өрсөлдөгчд нь карманд нь орсон. Тэгээ өөрсдийг нь боолоо байж байна. Дараагийнх нь жагсаалыг байхгүй болгоод шинжлэлийн багц бичиг баримтыг баталсныхаа дараа нэлээ төсвөөс одоо санхүүждэг бүтээн байгуулалтуудыг зогсоох тийм юу шийдвэр гаргасан. Энэ нь болохоор өөрийнх нь одоо хэлснээр болохоор төрийн хөрсөн юм мөнгө болгон хулгайлагддаг. Тийм учраас төрийг ерөөсөө төр юу яах бүтээн байгуулалт хийх ёсгүй гэж үзээд тэгээд юунууд үйл ажиллагааг санхүүжилтүүдэн зогсоод тэгээд энэ дээр одоо нэг чухал юм болохоор хий үзэгдэл төсөлгээд нэртэй Ghost Project гэдэг англиараа тийм төсөл байна л да. Монголд ч гэсэн зөндөө тийм эхлээд баригдаад дуусдаггүй жил болгон мөнгө аваад байдаг.
Тэгээд энэ бол төрийн данхаг төрийн маш том авилгалын одоо үндэсгээд энийг нь хорьсон. Тэгээд дээрээс нь нөгөө өмнөх бүтэхгүй улсуудаа толгойг нь илэхгүйгээр барьж хорьж шийтгэлийг хүлээлгэсэн Киршнер гэдэг хүн бас одоо эмэгтэй хэрэгсэн лав ял хахуулын хэрэг шийдвэр шийдүүлсэн гэсэн тийм мэдээтэй байлаа. Тэгээ одоо улс өөрөө мөнгө гаргаж юм барих юм төсөл хөтөлбөр айсан байдлаар барихын орд хувийн концесс гэж юм ашиглаараа гэдэг. Одоо хувийн концесс юм одоо бас шийдлийг нь санал болгосон. Тэр нь болохоор хувийн санхүүжилтээр бариад тэр байгууламж гүүр замаасаа төлбөрийн төлөөд өөрөө мөнгө олох гэсэн тийм зарчимтай. Хайн нөгөө зохицуулт танах яамных нь бүтцэн бол нэг иймэрхүү бай. Гол бүтээсэн ажил нь иймэрхүү байна. Орос улсны түрээсийг багасгасан гэсэн юм. Дээрээс нь энэ Open Sky гэдэг одоо манай Монгол улсд бол хэрэгжээсэй гэж бид нүш ярьдаг. Тэр бодлогыг энэ яамны санаач хэрэгжүүлсэн байна. Төсвийн сонгогдол хийсэн төсвийн холбооны одоо төвшөнд ажилладаг төрийн албан агчтай 10% сонгогдсон. Одоо 45-аас 52 мянган хүн ажлын байрыг сонгогдсон гэсэн тийм дүн мэдээ өгдөг. Дээрээс нь тийм хэрэггүй янз янзын хуулиудыг зөндөө олныг одоо цуцалсан. Нэгийг дурдах юм бол заавал аргентин бүтээгдэхүүн худалдаж юуны супермаркетын бараа хаана ямар байхыг заасан тийм журамч юм уу гэх мэт олон журмуудыг цуцалсан. Дээрээс нь энэ яам одоо 400 орчим хуульд одоо юу хийж дүн шинжилгээ хийж одоо эдийн засгийн боомлж байгааг олж илрүүлж устгах одоо хүчингү болох тийм арга хэмжээ авч байна. Энэ яамыг толгойлдог гол хүн бол энэ Фредерико Стурценегер гэдэг хүн байгаа. Одоо энэ яам болохоор юу зохицуулалт танах, төсөв танах, бүтцийн цомтгол хийх гэсэн 3 нэгжтэй энэ нэгжээрээ одоо сүүл дурдах энэ олон чухал амжилтуудыг гаргасан. Тэгээд одоо энэ яам бол өдөртөө 1-5 зохицуултыг бүр хуваар гаргаж байгаа 1-5 зохицуулт хэрэггүй зохицуултыг устгах гэсэн урайтай. Тэр яаманда юм том самбар хатцсан. Тэгээд тэндээсээ гээд юу зарлж байгаа тийм мэдээ. Бас нэг сонирхолтой юм татварын шинжилт хийсэн. Татварын шинжилт хийхийнхаа өмнө төсвийнхаа төсвөө алдагдлага болгочихж байгаа. 15% алдагдaltaй байсан төсвөө сангууч гүүр барих байгуул том төслүүд хэрэгжүүлэх санхүүжилтийг зарцааснаар 2024 оны 1-р сар ихэд төсвөө анханасаа 10 хэдэн жилийн дараа одоо төсвийн алдагдaltaгүй болоод одоо 24 25 он гэхэд ямар ч төсвийн алдагдaltaгүй явж байгаа. Тэгээ энэ бас өөр одоо төсвийн алдагдал гэсэн харанхуй англаа бүгснийхээ араас энэ бүтцийн өөрчлөлттэй хийгээд хамгийн түрүүнд татварын өршөөл зарласан $100,000 хүртэл мөнгөнд тэмдэгтийг санхүүгийн системд оруулж ирвэл ямар нэгэн ял шийтгэл татвар оноохгүй гэсэн тушаал зарлиг гаргаад тэрнийх нь үр дүнд $20 тэрбум 24 онд Аргентины одоо банкны системд орж ирсэн. Тэр нь маш том амжилт гэж тооцогдсон байж байна. Эннийхээ араас энэ баялагын татвар гэдэг энэ одоо эд хөрөнгийн татвархуу тийм татвар авдаг. Тэрнээс нь болоод баяжуулан Чили рүү зүгтатсан. Гэтэл энэ татварыг суулснаар нөгөө баяжуулгын хөрөнгө эдийн засгт нь орж ирсэн бас өгөөжтэй болсон байна. Бас шууд хөрөнгө оруулалт $200 сая хүртэл шууд хөрөнгө оруулалт хийвэл тэрийг нь 30 жилийн хугацаанд ирээдүйн татварын өөрчлөлтөнд татварын нэмэгдлээс чөлөөлнө гэсэн хууль батлаа.
тэрнийх нь үр дүнд хөрөнгө оруулалт, уул уурхай, бусад салбарууд руу гадаад хөрөнгө оруулалт асар ихээр орж ирсэн гэсэн мэдээ байна лээ. Тэгээд импортын татвараа бас тэглэсэн байгаа. Аргентиныг татварын там гэдэг нэрлэдэг гинэ ер нь бол 155 төрлийн татварын системэрхүү юм үйлчлдэг. Татварууд нь юутай хоорондоо давхцсан мууж болгон өөр өөр татвартай. Тэгээд тэрийг нэлээ одоо 24-25 онд арга хэмжээ авахдаа энэ 155 төрлийн татварын тогтолцооноос одоо хууль юм уу татвар хураах энэ системээс улсын төсөвт 98%-тай тэнцэх хэмжээний татварыг зөвхөн 10 татвар л өгдөг. Бус нь ерөөсөө өгдөггүй. Тэр зарчим дээр үндэслээд эдгээр бол 90% гэсэн байна. 98% тийм зарчим гэдэг гаргаад тэр 98%-ийг төвлөрүүлж байгаа 10 татвараа хүндэхгүйгээр үлдээгээд үлдсэн тэр 2%-ийг оруулж байгаа 98%-ийн татварыг бүгднгийн одоо хөнгөвчлөг эсвэл бүр байхгүй бах арилгах тийм арга хэмжээ аавна гэсэн зорилт тавьсан. Энэ бол 26 онд хэрэгжүүлэх том ажлынхаа нэг. Хэрвээ ингэх юм бол одоо Хавьер Милегийн өөрийнх нь хэлснээр ирэх 10-20 жилд Аргентин улс дэлхийн эдийн засгийн хамгийн эрхчлөлттэй улс болно гэсэн зорилгоо биелүүлэх энэ том юутай хувь нэмэр оруулах арга хэмжээ байгаа. За дараах. За гол өөрчлөлтүүдийг энэ дээр төрөв ялнаа төсвийн таналт, татварын өөрчлөлт тэгээд гол үр дүн болохоор төсвөн тэнд ашигтай гарсан гэсэн тийм юу байна. Дээрээс нь нэлээ бүгдийг хөгжил гэсэн бас үрээ дэвшүүлсэн. Одоо ус сургалттай адилхан ер нь бол 40 аж ахуй нэгжийг хөгжлөнөөс нөгөө мега тогтоолдод оруулсан боловч конгресстэйгээ зөвшөөрлөснөө бол бас цөөхөн 10-аахан том аж ахуй нэгжээр хүрээн хөнгөгдсөн. Тэр хүрээн хөнгөгдсөний улмаас нэлээ хөгжлийнхээс өмнө энэ одоо аж ахуйн тооцоотой гэ манайхаар хэлэх юм бол нэг тийм яг аж ахуй нэгж ихэд аж ахуй нэгж биш тэгсэн ирнэ мөнгө хурааж аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэг юм улсын байгууллагуудыг бүгдийн корпорацийн хэлбэртэй болгоод тэгээд корпорацийн хэлбэртэй болгосноогоо хөгжлөн гэсэн зорилт тавиад одоо эхнээсээ хэрэгжүүлээ явж байгаа. Хамгийн энэ дотроос хамгийн чухал юм нь болохоор энэ юуны манай Мяттай ойролцоо Аргентин агаарын тээвэр гэсэн тийм том корпорац байгаа юм билээ. Тэр корпорацыг хөгжлөх гэсэн чинь бас асуудал гараад орон тоогийн 50%-аар сонгогдоход тэгээд 15%-аар сонгогдоход бүтэн жил ажилласан чинь ашигтай болцсон. Одоо тэр Аргентиныхаа Мятыг гадаадын хөрөнгө оруулагчид одоо өндөр үнээр одоо хөгжлөх тийм боломж үүссэн гэх бас нэг амжилтыг дурдж илээ. За одоо 25 онд 10 сард болсон нөгөө конгрессийн дунд шатны дунд үеийнх нь нөгөө сонгуулийн үр дүнгээр Милегийн эвсэл одоо парламентд ажиллах хувь хэмжээний эрс өссөн. Тэгээд энэ эрс өссөнийхөө үр дүнд одоо өмнө нөгөө сонгуулийн амлалтанд өгж ирсэн ажлуудаа 26 онд хийхээр төлөвлөж байгаа. Эннийх нь нэг бол одоо хөдөлмөрийн зах зээлийг цуцлах, хөдөлмөрийн хуулийг хялбарчлах, татварынхаа шинэтгэлүүдийг хийх, дээрээс нь энэ навч сунгаах хууль гэдэг нэг тийм хууль байгаа. Энэ болохоор 1800 оны төгсгөлөөс хойш баталсан хэрэгэлдэггүй тийм олон хуулиудыг нөгөө нэг юуны зохицуулалт танах яамныхан олж илрүүлээд нэг үрчлэн одоо устгах тийм компанид ажил өргөнүүлнэ гэсэн
энэ явцын хүрээнд 3200 тийм бүтцийн шинжтэй тийм шинжилэл хийхээр одоо төлөвлөгөө гаргацсан байна лээ. Өнөөдөр өчигдөр юу болсон? Тэгээ өчигдөр юуны Аргентины конгресс одоо чуулган гэх юм парламентын хуралдаан юу нэхэлсэн. Тэрэн дээр өөрөө нэлээ 90 минутын турш илтгэл тавиад би одоо энэ 26 онд 90 одоо шимтгэлийн 90 бичиг баримт парламенттай өргөн барина. Сард 10-ыг барина. Та бүхэн хэлцэж энийг нь дэмжиж өгөөрэй гэсэн тийм одоо галз өгтөй тийм илтгэл тавьсан байна лээ. Тэгээд энэ бүхэн хэрэгжих юм бол одоо тэр түрүүний та бүхэнд харуулсан Милегийн сонгуулийн амлалт ер нь биелэх магадлал маш өндөр. Тэгээд яагаад 25 оны сонгуульд Миле ийм амжилт гаргачваа. Милег сонгуульд сонгохдоос өмнө 200 эдийн засагч, 300 эдийн засагч 2 удаа нийлж байгаа хамтарсан илгээмж маягийн захиа одоо юунд өгч ийсэн. Аргентины ард түмэнд зориулж гаргаж ирсэн хэрэгцээ энэ либертар энэ галзуу солиотой нөхөр гараад ирвэл Аргентины эдийн засаг баларч сүрнөө гэсэн. Гэтэл 2 жилийн дараа 25 онд өөрийнхөө байр суурийг одоо юр бусын байдлаар хүн үнэмшилгүй одоо баталгаажуулж бэхжүүлж авч чадсан. Энэний гол шинж нь бол одоо ард түмэнд таалагдсан ийм таналтуудыг хийсэн юм. Би нэг 30 хэдэн таналт та бүхэнд одоо юу яа уншиж танилцуулъя гэж бодоод байгаа. Одоо энэ та бүхэн харах юм бол энэ Монгол бас байгаа юм тийм энэ одоо нөгөө кастийнхын Аргентины улс төрийн кастын эдэлдэг ард түмэн дэрийг нь үзэн яддаг тийм одоо давуу эрхүүдийг Милегийн тэр нөгөө хамтрагч Фредерико Стурзенегер гэдэг зохицуулах танах яамныхан олж илрүүлээд тансан тийм юунууд шүү. Эхнийх нь болохоор төрийн албаны өв залгамжил гэдэг зүйл байдаг. Ерөнхийдөө чинь тусгай дэвтгүүр, тансаг хэрэглээ, татвар төлөгчийн мөнгөөр гадаад нисээд милийн цуглуулдаг гэх мэт тийм маш олон төрлийн юмнууд байгаа. Энэ бас одоо бас эдийн дөрвсөн байна. Энэ дотроос бас одоо манад юун дээр байх юм бол нөгөө киноны нэрээр мөнгө олдог юу ч бас энд бас давтагдчихъя. Нөгөө Олимп дагаж манай дарга нар явдаг чинь бас тийм давтагдчихъя. Энэ бол нэг Миле ширхэгчилж олж илрүүлээд нэг үрчлэн устгаад устгасныгаа одоо ард түмэндээ зарласан. Тэгээ тийм учраас 25 онд сонгуульд ялалт байгуулсан юм байлээ. За одоо эдийн засгийн одоо амжилтууд бол энэ вэ? 240% байсан инфляцийг жилийн 11 бол 31 болгосон. 57% хүрчээсэн ядуурлыг 31 болгосон. Дотоодын нийт бүтээгдэхүүн 15% тэнцэх төсвийн алдагдлыг тэг болгочихсон. Эдийн засаг нь өсөөгүй байсан. Одоо эдийн засаг нь 6%, 4.4% өсөж байгаа тийм амжилттай байна. Энэ бол одоо сонгогдсон улс төрчид хэрэгжээ юу яхаар бол энэ honeymoon phase гэдэг юм байна л да. Ялт байгуулсан үедээ нэг хэсэг санал нь дэмжих санал нь өндөр байж байгаа. Явандаа буудаг. Гэтэл энэ зарчмаар явсан хэрнээ саяны энэ хүнд хэцүү шилжилтүүдийг хийсэн хэрнээ одоо өнөөдрийн байдлаар буцаад Милег дэмжлэг Аргентин 55% болсон. Энийг одоо гол шалтгаан нь бол тэр саяны дурдсан тэр давуу эрх тэр ядуусд очих нөгөө мөнгө зөөчлөдөг нөгөө ядуурлын менежерүүдээс салсан гэсэн энэ тийм учиртай шүү. Милег би яагаад эдийн засгийн эрх чөлөөний арслан гэж бас нэрлэж ин яриагаа дурдж байгаа вэ гэхлээр Давосын чуулган та бүхэн мэднэ. Тэр Давосын чуулганд болохоор дэлхийн газраас дандаа зүүнтнүүд нөгөө короны капиталистууд суулж дэлхийд өөрсдөө бодлого гэсэн зүйл гаргаад
засгийн газар дэлхийн бусад хүмүүс засгийн газраар дамжуулж одоо хамтаж осны тэр коллектив үзлийн үзэл сурталыг засгийн газраар дамжуулж одоо нэвтрүүлэх гол одоо үйлдвэр маягийн газар байхгүй гэдэг. Тэрүүн дээр нэлээд сонгогдоод юун дээр 24 онд очоод одоо өрөндийн үнэт зүйл иргэншил аюулд орж шүү гэж мэдгдсэн. Одоо 25 онд нь болохоор бас энэ өвөг үзэл бас энэ капитализмын энэ өрөндийн иргэншлийн үнэт зүйлийг одоо устгахад маш чухал нөлөө үзүүлж энэ аюултай хэд вэ шүү гэдгийг тайлбарласан. За дараагийнх 26 онд болохоор одоо би одоо ийм юуны либертар философитой юм эдийн засгийн өөрчлөлтүүд хийгээд ийм амжилт гарлаа. Ийм боломж байдсан байна. Дээрээс нь одоо дэлхийд даяараа энэ эрх чөлөөний үзэл санаас сэргэж гин гэдэг гэх мэт одоо товч утгатай тийм илтгэлүүд тавьж одоо дэлхийн хүмүүст эрх чөлөөний үзэл санаа энэ капитализмын үзэл санааг өмгөөлж хамгаалсан болохоор би нэр өгсөн шүү энэ ярианда. За тэгээд энэ ярианы төгсөл энэ Viva la libertad carajo гэдэг үгийг өөрийнх нь юугаар хэлэх гэсэн чинь би 5-6 удаа оролдож үзээд тарсан уу би тэр өөрөө тэрийг яагаад тэгж хэлдэг вэ гэсэн чинь энэ муу зүуднүүд чинь худлаа яриад миний өдөөс ингээд том дугаар орлоод тахлаар би өөдөөс ингэж нөгөө ууртаа гар хэлэхгүй болохгүй гэд өөрийгөө өмөрсөн юм лээ. Энэ үгээ болохоор өөрийнхөө хамгийн анхны ном гаргачаад тэр номынхаа талаар юм илтгэл хийгээд ард нь санамсруугаар ингээд бичсэн чинь надад их тийм гүнзгий сэтгэл төрүүлээ. Тэгээд тэрүүгээрээ би одоо ингэж өрөө болгож явдсан шүү. Тэгээд энэ болохоор монголоор болохоор юу эрх чөлөө Мандан Бадраг гэд утгатай. Арийнх нь үг бол ер нь жоохон муухай үг. Тэгээд манайхан болохоор новш чөтгөр алган болгоод янз янзаар орчуулсан.